Хэрхэн ахуйн хог хаягдлаа багасгаж их дэлхийдээ илүү ээлтэйгээр амьдрах вэ? Энэ талаар Zero Waste клубын үүсгэн байгуулагч Ууган Заяа Appetite 2023 үйл ажиллагаанд оролцохдоо тавьсан итгэлийн хэсгээс. За баярлалаа. За нэг жилийн хугацаанд нэг шил хог гэдэг. Энийг би одоо яг 6-7 жилийн өмнө интернетээр одоо Google дээр харж исэн зураг одоо байхгүй юу. Тэгээ тэр үед бол гадны одоо Шведэд, Францад амьдардаг хүмүүс жилийнх нь хог аягдал нэг юм шил болдсон байна гэдгийг хараад надад бол маш их урам зориг одоо боломжтой юм байна гэдэг тийм сэтгэлийг өгч исэн. За энэ бол миний энэ оноос хойш 2023 оны одоо дахин боловсруулагдахгүй яг шууд хогийн сав руу орох хог аягдлаа би ингээ хадгалсан байж байгаа зураг харагдаж байна. Яг тухайн үед хадгалж исэн зүйлүүдээ бол тэгээ одоо бүтээл шиг бараг мөсөө тавих нь олгүй тэгээд алга болсон байна л да. Тэгэхээр энэ яаж ийм болох вэ гэдэг одоо хууль арга гэж байгаа. Zero waste болоход ийм 5 алхам байдаг. Та хэд магадгүй сонсч ирсэн баг 5R гэд те. Яг менежментийн хувьд аваад үзэх юм бол 7, 8, 9 гэд ингээд олон хувилбараар явж болдог. За энэ 5R-ийн хамгийн нэгдүгээр зарчим бол хэрэггүй хэрэглэнээс татгалзах. Энэ өөртөө ажиллах хамгийн чухал алхам байдаг. Яг надад одоо ямар хувцас хэрэгтэй юм те би ямар хоол хүнс хэрэглэдэг гэдгээ таньж мэдэх өөрийнхөө хэрэглээтэй танилцах процесс гэх юм уу. Бас 7 хоногийнхаа төлөвлөгөөтэй танилцах, амьдралынхаа хэм маягтай танилцах, хэрэглээгээ яаж одоо танах уу, багасгах уу гэдэгтэй танилцах хамгийн чухал алхам байсан. Би бол энэ дээр эхний жилийг бол маш урт удаан хугацааг зарцуулсан байдаг. За хоёрдугаарт нь бол багасгах. Тэ бид нар бүгдээр бас магадгүй залуучууд бол зундаа харж ирсэн баг. За тэгээ хэрэглээгээ багасглаа. За хэрэглэх шаардлагатай хэрэглээнүүд байна тий. Тэгэх юм бол яг тэргээ дахин ашиглах, сэргэн ашиглах гэх байдлаар ингээ олон удаагийн хэрэглээ рүү хувиргаж үзэн. За тэгээ дөрөвдүгüүрт нь дахин боловсруулна. За тавдугаарт нь бордоо олох гэд. Энэ 5 алхмыг бид нар амьдралынхаа бүх одоо алхам бүртээ мөрдөснөөрөө хог аяллаа бүр ингээ тэгрүү тэмүүлж болдог байгаа. За тэгээ та хэдтэй яг энэ 5 алхмыг хэрэгжүүлж болох маш энгийн одоо жишээнүүдийг би оруулж ирсэн байгаа. За нэгдүгüүрт бол нэг удаагийн хэрэглээнээс татгалзъя. Нэг удаагийн хэрэглээ гэхэр бүгдээрээ мэднэ те. Усны сав, нэг удаагийн хоолны сав, халбах сэрэ, гялгар уут те. Гэх байдлаар энэ одоо цаасан салбидаг байна те. Энэ бүгдээс татгалзаж олон удаагийн хэрэглээтэй болцгоё гэдэг энэ алхмыг бол бүгдээрээ бас хэрэгжүүлээд өөрсөндөө ийм zero waste ийм багш хэрэгслүүдийг бас бэлдэж авах хэрэгтэй. За хоёрдугаарт нь хүнсний хог аяллаа бордоо олгох. За энэ бол ингээд хүнсний хог аяллаа хальсыг нь ерөөхдөө бол нэг цонхныхоо доор ч юм уу агаар салхи нартай газар тавьчихна. За нэг 7 хоногийн дотор бүрэн хатна. За нартай салхитай байвал 3 хоногийн дотор. За ингээд хатсан хүнсний хог аялал яах вэ гэхээр нэгдүгээр нөгөө чи гэдэг зүйл нь авчиж байгаа учраас ялцрал явагдахгүй, метанхи ялгарахгүй нэгдүгээр хамгийн чухал зорилгоо биелүүлчихэж байгаа. За хоёрдугаарт нь бол энд ингээд цайны навчин төр бас байна л да. Хоёрдугаарт нь бол энийг хатаасан аяллаа бордоо олгоод ногоо тарьдаг хүмүүст өгж болно. Эсвэл цэцгэндээ, хөрсөндөө, шороотоо ойлоод хэрглэж болно те. За 3 дугаар арга нь за эмэгтэйчүүд бидний хувьд за бас ээжүүдийн хувьд хамгийн их тулгардаг асуудал бол хүүхдийн памперс тий ариун цэврийн хэрэглэл байдаг. За энэ маань өөрөө маш их пластик агуулдаг учраас байгальд маш асар хортой бүтээгдэхүүн байдаг. Тэгэхээр энийг бид нэр энэ хэрэглээг солино гэсэн үг. За миний хувьд бол хамгийн их хэрэглэдэг зүйл бол энэ 100% хүн даавуу материалтай ариун цэврийн хэрэглээг сонгож хэрэглэдэг. Энэ маань бол ерөөсөө цэвэр одоо zero waste бүтээгдэхүүн ямар ч пластик агуулаагүй. Тэгэхээр иймэрхүү нөгөө нэг бүтээгдэхүүнүүдийг бид нэр олж хайж сонгож хэрэглэх нь бас байгаль дээлтэй болж байгаамаа. За дөрөвдүгээр алхам. За дөрөвдүгээр алхам бол хуучин хувцас. За бидний хувьд нөгөө хувцас гэдэг бол маш чухал. Эмэгтэйчүүд бидний толгойн өвчин болсон асуудал байдаг те. Ер нь тэгэл өдөр болгон гарахтаа толныхоо өмнө тодорхой хэмжээний цаг хугацааг бол яалтчгүй хувцас сонгох гэж өнгөрөөдөг. Тэгэхээр би өнөөдөр та бүхэн зориулаа бас яг хуучин хувцас өмсөж ирсэн. Надад бол миний шүүгээний бараг 80-90% дандаа хуучин хувцас байдаг. Тэгээд одоо энд харагдаж байгаа энэ ихний ер нь нэг л плаж байгаа байхгүй 3 өөр зураг байгаа. За энэ бол 4 дахь алхам. За 5 дугаарт нь за би өөрөө веган хоолтой болоод 8 жил болж байгаа. За веган хоол гэдэг маань өөрөө 100% ургамлын гаралтай бүтээгдэхүүн амтны гаралтай зүйл ороогүй хүнсийг хилдэг. Тэгэхээр нэг зүйлийг бид нар ерөн бодох хэрэгтэй юм байлээ. Хогоо ангилах, хогоо ингээ багасгах бол ерөөсөө маш энгийн амархан зүйл те. Бидний яг цаана энэ бүх үйлсийн цаана биднэрт байгаль их дэлхийн те яг энэ байгалийн тоолрыг бид нэр ингээ гүйлгэж яадаг.
одоо сахилгааны тоолор гэж гүдэг шүү дээ тий. Яг тэр шиг тан дээр одоо ууган зай гэдэг хүний нэр дээр усны тоолуур тий, хөрсний бохирдлын тоолуур, агаарын бохирдлын тоолуур ингээ гүйж яхах нь шүү дээ тий. Яг тэгж бодох юм бол бид нэр бүр ингээ үндсэн зорилгоо гоё ойлгох юм бол хог аялаа багасгах энэ бол айгүй амархан болдог. Тэгэхээр бидний хэрэглээ болгоны зам байгалийн нөөцийг ашиглаж байгаа. Таны гар дээр энэ бүтээгдэхүүн эрэхтэй бас дээрээс нь агаарыг бохирдуулж байгаа тий, усыг хэрэглэж байгаа гэдгийг бодож тооцоолох юм бол маш амархан тэгээд өөртөө хамгийн тухтай хамгийн хялбар тийм амьдралын хэм маягийг бий болгох боломжтой байдаг. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд энэ гоё өдөр ингээд хүрэлцэн ирсэнд талархаж байна. За баярлалаа. Илүү их мэдээлэл авахыг хүсвэл subscribe тавчиг дараарай.